Ардсан намын дарга улсын хурлах ардсан намын бүлгийн дарга цогтгорд оролцож цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээллийг за мөн ардсан нам дотор зохион байгуулагдаж байгаа намын туулын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөн мөн шаардлагатай бол нэмэлт мэдээлэл өгөхөөр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч амар баясгалан ирсэн байна. За төгсгөлд нь мөн сүүлийн үед яригдж байгаа Эрдэнэс 5 толгой компани ногдол ашиг хуваарлахтай холбоотой асуудлаар бас сүүлийн 10 жилийн хамарсан онцлог баримтыг бас таахын танилцуулахаар бэлдсэн байна. За тэгээд цогтгорд даргыг урьж байна. За та бүхэндээ шинхэн гарч байгаа бэлгийн тооллын морин жилийн гал морин жилийн мэндийг хүргье. Монголчууд бас эртнээс бас бэлэгдэл өрөөлийн арт түмэн морин жилийг бэлгшээдэг. Морин жил өөрөө бас Монгол улсын түүхэнд, ер нь хүн төрөлхтний түүхэнд олон өөрчлөлт, хөгжил, шинжилгээг авчирч ийм цаг үеуд морин жил тохиосон байдаг. Тэгэхээр бас ирж байгаа энэ 2026 оны морин жилийг бас Монгол улсын хөгжил дэвшилт, за бас тэр тусмаа ардчиллын батчил бэрхжилд, шударга усны батчил бэрхжилд олон тийм ахис дэвшрийг авчирсан ийм он жил байна гэдэгт бас хэрэгэлцэхгүй бас хэлье. За морин жил гарч байгаа учраас бас өмнөх жил маань ямар жил болж өнгөрвөө, могой жил бол өнгөрж байна. Ямар жил болж өнгөрвөө гэдэг дээр бас товчхон цөөн дүгнэлтийг бас бидүүд бас хэлэх хэрэгтэй. За нөхцөл байдал дээр Монгол улсын эдийн засаг өрөөцсөн, доройтсон, иргэдийн амьдралд оройтсон, бодит орлогонд оройтсон. Энийн нөгөө талд улс орны авилгажилт хэрэгс хэтэрсэн. Энийг олон улсын байгууллага зарлаж баталгаажуулсан. За ийм нэг жил товчхондоо хэлбэл болж өнгөрч байна. Зөвхөн авилгалын үзүүлэлт гэхэд энэ хэн нэгэн хүн, хэн нэгэн улс төрч, хэн нэгэн улс төрийн хүчин дүгнж хэлж байгаа тоо баримт биш. Сүүлийн 10 жилд Монгол улс дэлхийд авилгалын эренб дараагаар 50 байр хурч байна. Сүүлийн 1 жилийн дотор 10 байраар хойш хурч байна. Авилгалын индексээр үл авилгалын улс орнуудыг хэрвэл сахин улс орноороо годомжинд гарч жагсаал цуглаан болж та бид нар баг ам хиллэгт орж Албан гэдэг хиллэгт орж байгаа. Тэр Непал улс авилгалын үзүүлэлтээр биднээс дэг үзүүлэлтээр бидний уртаалд байж байна. Бид нар Непалаас дор орчихсон. Ийм Филиппин бидний уртаалд улс бидний уртаалд байна. Тэгэхээр ямар төвшөнд энэ улс орн орж байгаа юм системийн авилгад нэрвэгдсэн байгааг олон улсын байгууллага дүнсэн жил болж өнгөрлөө. Бараг бүх ажлын үнэлт дүгнэлт энэтэй холбоотой. Энэний цаана засаглалын асуудал, энэний цаана төрийн өмчийн асуудал, авилгалын асуудал, энэний цаана шүүх, шударга усны асуудал, олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй юм аа. За тэгээд энэтэй холбоотойгоор бид нар бас зөвхөн асуудлыг шүүмжлэхээс гадна ардсан намын бүлэг дээр бас бодиттой ингээд бүтээлч саяны асуудлуудад шийдэл гаргасан бүтээлч бас зүйлсүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Энэ чуулганы завсарлагаанаар ажиллаж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. За бас авилгалтай холбоотой төрийн болоод албаны нууцын тухай хуулинд томоохон өөрчлөлт оруулах. Нууцад авж байгаа энэ дур зоргоор авдаг хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг төрийн болоод албаны нууцын тухай хуулинд өөрчлөлт намрын чуулгандаар тав хүнд бас мэдэгдэж ирсэн. Өргөн засгийн газраас санал аваад өргөн барихад бэлэн болж байна. Буюу энэ системийн авилгыг суурьаар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж зөвхөн нэг шүүмжлэх биш бодит шийдлүүд гаргаад ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. За нэг дараагийн ажил нь ардчилсан намдаар дүрмийн бүртгэл хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дотоод шинжилгээ ажил явагдаж байгаа. Энэ зөвхөн онцгойлон хэлэхэд ардчилсан нам гэдэг байгууллага дотоод бүртгэл шинжилгээ ажлыг хийж байгаа биш. Энэ ардчиллыг дэмжигчид бүгдээрээ үзэл санааны хувьд нэгдэж ажиллацгаая. Та бүхнийг бас энэ ардчилал гэдэг гэр бүлдээ тавтаа морилно гэж ард иргэдээ урьж байгаа үйл явц энд явж байна. Энэ хүрээнд нэгтгээд хэлэх юм бол ардчилсан нам өөрөө үндэснийхээ өв соёлыг дээдэлдэг, уламжлалаа дээдэлдэг, шинчиллийг ирмэлздэг ийм улс төрийн хүчин. Уламжлалыг дээдэлдэг, шинчиллийг ирмэлздэг ийм улс төрийн хүчин. Түүх соёлоо дээдэлдэг, Чингис хаанаараа бахархдаг, цагаан сарыг үндэсний том хөв соёл гэж үздэг, бурхан шашнаа сүсгэлэн дээдэлдэг ийм улс төрийн хүчин. Зарим улс төрийн хүчин Чингис хаан гэж хэлж
болдгоо хэлхийг түүхээсээ хасчихсан явж исэн улс төрийн хүчин ямар улс төрийн хүчин байдгийг та нар мэдж байгаа. Шашин соёлоо үгүйсгдэг улс төрийн хүчин бас байдаг. Цагаан сарыг үгүйсгэж ирсэн улс төрийн хүчин бас бий. Харин арчилсан нам эсэргээрээ үндэсний түүх соёлоо үүсэл цагаасаа эхлээд одоо дэмжиж ирсэн. Дээр нь нэмээд ирээдүйд цаг шинжил өөрчлөлтийг одоо төвчээл нь одоо хүлээж авахд бэлдэн ийм улс төрийн хүчээн гэдгийг бас хэлье. Үндэсний ардчилсан үзлийг эрхэмдэж, үндэсний эрх чөлөөний үзлийг эрхэмдэж, саяны тэр дотоод шинжилгээний үйл ажиллагааны бас үндсэн эрхэм зорилго бас энийг чиглэж байгаа. Ингээд дотоод одоо энэ шинжил нээлттэй болох, илүү цэгцтэй болох энэ ажил бас ингээд амжилттай үргэлжилж байгааг бас та бүхэнд хэлье. Тэгээд арчсан намын хувьд бас энэ бүх үйл явцыг өөрийг нь зарчим суурьтай эв нэгдлэр энэ бүгдийг бид нэ даван гарна гэж бодож байгаа. Зөвхөн эв нэгдэл бас биш шүү. Зарчим суурьтай, үнэт зүйл суурьтай. Тэгвэл бид нар ямар үнэт зүйлүүдийг арчсан намын хувьд эрхэмлдэг вэ гэдгийг бас та бүхэн бас хэлүүлтгүү мэдж байгаа. Арчсан намын хувьд чөлөөт зах зээлийг, нээлттэй нийгмийг, хуулийн засаглалыг, шударга ёсыг эрхэмлсэн энэ үнэт зүйлийг бид нар зарчим гэж үзэж байгаа. Энэ зарчим суурьтай болоод бүгдээрээ эв нэгдлээ хангах ёстой гэдэг ийм бодлогын хүрээнд бас ажлууд явагдаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээд амраа дарга мэдээлэл өгөх сэтгүүлчд асуухаар хариулах уу хэдүүлээ. За тийм асуултууд асуугаарай. Энэ үеэр мэдээлэл засагаас хариуцлах асуудлаа бас арчсан нам хүндэх багцыг хэлж байгаа. Энэ 7 хоногт бас эрчим хүчнээсээ чойж сүр огсон 30-ны хугацаа бас дуусч байгаа. Энэ дээр арчсан намын зүгээс энэ засгийн газрын сайдын үйл ажиллагаанд ямар арчсан намын зүгээс намрын чуулганы төгсөөлөөр энэ төр засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид нэр төрөө цомхон болох ёстой, үр ашигтай болох ёстой, бүтээмжтэй болох ёстой гэж энэ лозунгдаг нөгөө талд нь зүгээр дэд сайд гэдэг мөсөн уулын оргилдоо мянгаараа энэ төрийн албачин данхааж үр ашиггүй байдал чинь дээдл. Ийм учраас энэ шийдлүүдээ болоо засгийн газарт хариуцлах тооцох асуудлыг өргөн барина гэдэг байр суурь мэдээллийг хийгээд огцруулах түвшингээс дээш хэмжээний гар үсэг цуглаад явж байгаа. Тэгээд сүүлд одоо энэ өвлийг та нар одоо үнэлээд дүгнээд үсэх юм бол одоо үндсэндээ нөхцөл байдал зөв байсныг харуулж байна. Эрчим хүчний сайдаар гарч байгаа шаардлагууд тэр эрчим хүчний үндэсний хороог ахалж байсан чадар сайдаар гарч байгаа асуудлууд, боловсролын сайдаар гарч байгаа энэ асуудлууд чинь засгийн газар бүтнээрээ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болчихжээ гэдгийг чинь засгийн газар огцрох ёстой гэдэг байр суурь зөв байсныг л харуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд бол гэхээр хаврын чуулганы эхэнд эрх баригчид засгийн газараас тавьсан шаардлагын хүрээнд арга хэмжээ авахгүй болвол зарчмын шаардлага хэвэр гэдгийг хэлье. Жагсаалтын гишүүдийн намын хариуцлах нөхцөл зүйлийн хэсэг болох ойлгомжтой ярилцж байна. Энэ дээр та намын даргын хувьд ямар байршилтай? Энэ үеийн нөхцөл Тийм жагсаалтын гишүүд ер нь тэгээд жагсаалтын гэлтүүлд ер нь улсын хурлын гишүүн гэдэг чинь сонгогдож болсон юм чинь бас хариуцлагатай сахилгатай ажиллах ёстой. Заавал жагсаалттай бас биш. Мэдээж жагсаалтын гишүүдийн хувьд бас ингээд намын бодлогоор орж байгаа учраас яг энээн дээр тодорхой хэмжээний сахилах хариуцлагын асуудлыг бас мэдээж ярих ёстой л гэж ойлгож байгаа. Сая манайдар ч гэсэн одоо бас энэ дотооддоо энэ асуудлууд гараад тодорхой гишүүдээр бид нэр бас үйл ажиллагаагаа үнэлт сэрэмж ажиллахыг бас тодорхой зарим гишүүдтэй бас ингээд намын дөрмийн хүрээнд, бүлгийн дөрмийн хүрээнд бас ингээд сануулгах үйл ажиллагаанууд өгдөөд явж байгаа. Тэгэхээр ер нь заавал жагсаалтын Монгол улсад энэ өөрт нь тэр тусмаа төрийн албанд өөрт нь сахилах хариуцлагын асуудал одоо ус агаар мэт хэрэгтэй болсон байгааг л бүгд харуулж байна. Тэгэхээр жагсаалтын гишүүдтэй холбоотой жагсаалтын улсын хурлын гишүүний сахилах хариуцлагатай холбоотой хуулийн төсөл хэрвээ орж ирвэл бид нар бас нухацтай ярилцах ёстой байх. Бүлгийн хэмжээний асуудлыг ярилцаад нэгдсэн шийдвэр гаргах ажиллах болно гэдгийг бас хэлье. Нөгөө арчсан намын ан цэгмийн сайт дээр иргэдийн мэдээллийг өгсөн гэж үднээс хойш оройдоо зассан байсан шүү дээ. Энэ мэдээллийг юу яаж авч авсан юм бэ? мэдээллийн самын хаанаас намын гишүүд одоо мэдээлэл өгсөн намын гишүүн биш хүн иргэс тэр дугаарыг доогныг гэрээ бүх юм гаргасан. Энэ хууль ёсны. За намын дотоод одоо явж байгаа өөрчлөлт шинжилгээтэй холбоотой зохион байгуулалтын асуудал байна. Амар хэсгэлэн дарга хариуцж байна. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ хоёр чиглэлээр мэдээлэл өгөхөөр
бэлдсэн байна. Нэгдүгээрт нь өчигдөр буюу 26 оны 2 сарын 25-ны өдөр буюу гал морин жилийн бар сарын цагаан морь өдөр улс төрийн зөвлөл хурлаа хийж намын дотоод зохион байгуулалтыг намын үндсэн дүрм нийцүүлэх журмын хүрээнд дотоод сонгуул зохион байгуулах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон намын дарга удирдах ерөнхий нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга байхаар мөн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээд байгуулагдаж өнөөдрөөс хэд зөвлөлүүд үйл ажиллагаанд ороход бэлэн болоод байна. За хоёрдугаарт нь сая сэтгүүлчдийн асуусан асуултанд АНЦ-ийн сайт дээр иргэдийн зарим мэдээлэл ил гарсан тухай асуулт баг шиг байна. Тэгэхээр улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15-аар тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн намуудад гишүүдийн сонгогчдын 5 агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодгоо. Энэ хүрээнд 2024 оны 5 сард ардчилсан намд 2 сая гаруй сонгогчийн мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд ямар агуулга байдаг вэ гэхээр эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, мөн оршин суугаа газрын хаяг, нас хүүс гэсэн мэдээллүүдийг 2024 оны улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуульд оролцсон бүх намуудад цахимаар олгосон байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нар ардчилсан намд гишүүн байгаа болон гишүүнээр эсэх хүсэлтээ илэрхийлж байгаа иргэд өөрийн мэдээллийг баталгаажуулж, эргээсийн дугаараа хийж орж өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах зорилгоор цахим системд тэр мэдээллийг байршуулсан байсан. Харамсалтай нь иргэд өөрснийхөө мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр өөрснөө нээлттэй холбоотойгоор бид нар түр хугацаагаар бас тэр мэдээллийг нь хаацсан байгаа. Иймэрхүү байдалтай. Тэгэхээр яг өчигдрийн та бүхний хэвлэл мэдээллээр гастай холбоотой дээр бол биднэрт нэг хоёр төрлийн ямар нэгэн тийм хуулийн зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл энэ мэдээлэл нь хуулийн хүрээнд буюу улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15-ыг та бүхэн харах ёстой. Тэгэхээр энэгээр цахимаар ирсэн мэдээлэл учраас бид нар хууль ёс мэдээлэл биш. Нөгөө талдаа ардчилсан нам иргэдийн энэ хувийн мэдээллийг өөрснөө задруулсан ийм зөрчил юм уу сөрөг зүйл бол байхгүй. Гол нь иргэд өөрснөө орж үзчихэд өөрснийхөө мэдээллийг өөрснөө сошиал сүлжээгээр дамжуулаад ил болгосонтой холбоотойгоор бид нар бол зохицуулт хийсэн байна. Сонгуулиас өөр үед ашиглах хэрэгтэй байдаг юм уу? Тэгэхээр сонгуулийн тухай хуулийн дээр бол цахимаар ирүүлнэ гэсэн болохоос цахимаар олгоно гэсэн болохоос биш яг наривчилсан энийг ингэж яг энэ үед ашиглана гэсэн нарийн зохицуулт бол байхгүй. Тийм учраас улс төрийн намын хувьд нөгөө намын гишүүчийн өөрснөө иргэд сонгогч учраас бид нар сонгогчдын мэдээллийг яг сонгогчийн бүртгэл давхцахгүй байх тэр утгаар нь өөрийнхөө мэдээлэл баталгаажуулах байдлаар хийсэн. Та бүхэн санаж байгаа бол ер нь сонгуул болгоноор иргэд өөрснөө санал өгөх хаягаа шалгахад зориулаад яг регистрийн дугаараа оруулаад өөрийнхөө мэдээллийг хардаг тэр шийдлийг сонгуулийн ерхий орооноос бас хийдэг ийм зохицуулт байгаа. Яг тэр аргачлал систем дагуу АНЦ-ийн сайт дээр байршуулсан байгаа. Нэг асуулт байна. Яг энэ Монгол Ардын нам сонгуул яснаас хойш мөрөө хэлбэрээр хэрэгжүүлэх тал хугацааны өөрчлөлт. Энэ дээр татгаж гэсэндээ мөрөө хэлбэр сахимаас өөрчлөлт хийж байгаа шүү. Сайднараас асуух нь хэдэн ер нь бол авиас дэш үеийн үүсгэлтэй явж байна гэдэг мэдээллийн өсөлтөд таас өөрчлөлт үүсгээс хасах. 2 жил болж байгаа 50-аас дээш үеийн гүйцэтгэлтэй гэж өөрснөө дүгнж байгаа бол 4 жил 100% болох нэ тийм ээ. 4 жил 100%. Тэгэхээр одоо энийг эрх баригчид өөрснөө 100%-ийн тал хугацаанд 50% буюу бүтэн хугацаанд 100% мөрийн хөтөлбөрөөр биелүүлнэ гэж байгаа үнэн эсхийг ард иргэдэд өгнө. Тийм ээ? Ард иргэдэд өгнө. Тэгэхээр өөртөө 100% үнэлгээ өгж байгаа нь бол зүгээр инээдтэй хэрэгэл гэж хэлдэг. Наадчлалын гэрээгээр Америкийн виз авах боломжтой гэж харагдсан юм. За. 1990 онд чи хэдэн настай байсан вэ? Бас за хоёрын мэдээлэл гэж үзнэ үү юу гэж үзнэ үү? 90 он ер нь монголчууд 90 оноос хэдийнээс эхэлж гадаад улс оронд зорчдог болсон бэ гэдэг. 90 оноос ардчлал гарснаас хойш, арчилсан тогтцоол шилжснээс хойш монголчууд гадаад улс оронд зорчдог болсон. Бүр гадаад улс орон байтугай тэр 90 оноос ч өмнө дотооддоо баг визтэй зорчдог байсан энэ ард түмч. Одоо визтэй гэж хэлээ. Зам явах авдаг.
Аймаг сум хооронд явхад, Улаанбаатар хот явхад энэ ард иргэд чинь дотооддоо визтэй явдаг байсан энэ улс орн ардчлалд шилжижээж гадаад улс оронд гадаад паспорт авч явдаг болсон шүү. Тэгэхээр энэ гадаад улс оронд зорчноо гэдэг энэ ойлголт чинь энэ бол ардчлалтай холбоотой ойлголтоо. Арчилсан тогтолцоо хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн зам ёсонд нийцэж тэнд хөл нийлүүлж алхаж байгаагийн илэрхийлэлээ. Тэгэхээр ер нь энэ ардчлалын паспорт, ардчлалын гэргээ гардаж байгаа хүмүүс би энэ хүн төрөлхтний ардчилсан үнэт зүйлсийг дэмжиж ажилланаа гэдэг энэ намын гишүүний баталгаас илүү өргөн утгатай ойлголтоо гэдгийг би түрүү хэлсэн. Энэ том гэр бүлд нэгдэж байгаа үйл явцаа. Ийм учраас тэр тусмаа гадаад улс орн, тэр тусмаа ардчилсан улс орнууд одоо үндсэндээ энэ ардчлалыг эрхэмлэн дээдэлдэг иргэнийг хүлээн авахд илүү давуу тал болно гэдэг утгаар л би барьж өгч байна. За дүүрүүд дээр үзэж байгаа төслүүд байгаа шүү дээ. Одоо 7 хорон дарга нам, ардчилсан намын дарга, ардын намын даргаар шилжсэн гэж нэг нам хороонд бүтэн дарахгүй бүтэн жил болсон. Нөгөө хорон дарга нь бараг иргэдээс хорооныхоо иргэдээс 4 тэрбум төгрөг аваад солонгос явсан мөсөө одоо тэрний өөрөө төлөөлөгч. за яг тэр одоо мөнгө төгрөгтэй холбоотой нарийн ширийн мэдээллийг сайн мэдгүй би бас сонсч байна. Тэгвэл бас бид нар ингэдэг нэг юм баталгаагүй мэдээллийг одоо би бас хэвлэлийн өмнө хариулаад явах нь бас зохисгүй байх. Энэ Сүхбаатар дүүргийн ардсан намтай холбоотой бас тодорхой хэмжээний санал гомдлууд бий. Тэгэд энэ бүгд дахиад арчилсан намын энэ удаагийн энэ дотоод эмхрэл зэгцрэл, дотоод шинжилэл илүү нээлттэй болох, илүү цэгцтэй болохын үйл ажиллагааны хүрээнд удахгүй нэг сарын дотор зэгцрээд явчнаа гэдгийг бас хэлье. Засгийн газрын огцруулах асуудалтай таман намын байрсаар өөрчлөгдсөн нь юу болж байгаа вэ? Уг нь сая түрүүн Дэд зайд нэргээ чөлөөлөх асуулт асуухад өргөн барь гэсэн юм. тэр зарчмын байр суурь хэвээр бий. Одоо чуулга эхлээд засгийн газраас болоод эрх баригчдын зүгээс тодорхой үйлдэл хийж бидний өгсөн тодорхой шаардлагуудыг биелүүлэхгүй бол зарчмын байр суурь хэвээрээ засгийн газрын өгцөг болох гэж. Тэгэхээр зүгээр нэг албан тушаалын 8 шиг болж харагдаад байна л да. Бүтэн Монгол Улсын засгийн газрыг цаашдаа төвтэй ажиллах үгүй асуудал дээр. Ямар албан тушаалын 8 хэмжээ юм шиг юм байдаг байгаа. 8-ны тухай яриад бид нар зарчмын шаардлага тавьсан чуулган эхлэхээр та нарын зарчмын шаардлагыг биелүүлээгүй болвол бид нар тавьсан шаардлагын хүрээнд засгийн газрын огцруулах албан бичгийг өргөн барина л гэж. Энд ямарваа нэгэн 8-ны зам байхгүй. Энэ үйл хавар болохоор үйл хаврын морин уралдааны сэргээе гэдгийг лобби яваад ээжтэй олгосон юм. Үүн дээр нь арчилсан намын ямар байр суурьтай бүгдийг хамгаалах. Би болохоор яг энэ сэдвийг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэний цааны хоёр асуудал байна. Нэг нь бас үндэсний өв соёлтой холбоотой нэг хэсэг нь тайлбарладаг. Нөгөө хэсэг нь мэдээж насан туршаагүй хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг тайлбарладаг. Насан туршаагүй хүүхдийн энэ үнэхээр бас хоёулаа насан туршаагүй хүүхдийн хүний эрхтэй холбоотой энэ асуудлууд хоёулаа харгалзаж үзэх ёстой юм. Хоёр асуудлаа. Тэгэхээр энийг болон болохгүйгээс өөрөөр цаг хугацааны хязгаарлалт тавьж байгаа нь зөв зүйтэй байхад л бодож байна. За би нөгөө хэлцүүдээ. Түрүүний зарим нэг асуулт бас эндээс асуухад Эрдэнэс тавталхаг энэ 7 хоногтод Эрдэнэс тавталхаг компани ногдлол ашиг хуваарлах шийдвэр гарсан. Энтэй холбоотой янз бүрийн байр суурь явж байгаа учраас бас зарим нэг тоо баримтыг та бүхэн танилцуулахад бэлдсэн байна. 2016-аас 25 оны хооронд энэ сүүлийн 10 жилийн хугацаанд Эрдэнэс 5-7 компаниас нийт зарласан ногдлол ашиг бол ойролцоогоор 9.6 их найт төгрөгийн ногдлол ашигыг зарласан байна. 10 жилийн хугацаанд 4 удаад ногдлол ашиг хуваарлсан. За үүнээс 2.6 орчим их найд нь иргэдэд очсон байна. Нэг хүнд дээд тал нь 856 мянган төгрөг гэсэн үг. Яагаад дээд тал гэж хэлж байгаа гэвэл бүх хүн 1072 хувьцаа эзэмшихгүй байгаа шүү дээ. Зарим нь засгийн төрд буцаагаад худалдчихсан байгаа. Тэгэхээр 1072 хувьцаатай хүн 10 жилийн хугацаанд 4 удаад нь буюу нийтдээ нэг 856 мянга хүртэл төгрөгийн ногдлол ашиг авжээ гэдэг. За энэ нь их байгаа тухай үр ашиггүй байгаа тухай энийг бараг өгөлгүйгээр станц барьсан бол хэрэгтэй тухай яриа их гарч байна. Энэ бол бас нэлээд хариуцлагагүй популизм гэж хэлж болно. Ягаад тэгэхээр сая хэлсэн нийт 9.6 их найдын ногдлол ашигыг чинь үлдсэн 7 төрд ногдож байгаа. Төрд очсон энэ ногдлол ашиг тал нь үндэсний баялагын санд орох хэвээр. Энэ яг бодитоор орсон уу хаана байна? Төсөвт орсон хэсгээр нь яг юу хийсэн? Энийг нэгдүгээр төр өөрөө тайлгнах хэвээр. Хоёрдугаарт компани бүх ашигыг ногдлол ашигт хуваарлагдаггүй. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5-7 компани энэ 10 жилийн хугацаанд зөвхөн миний тооцсноор томоохон төсөл хөтөлбөрүүдэд 2.5 тэрбум доллар буюу
мөн 9 гаруй их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийцэн байна. Тэр дотор нөгөө төмөр зам барин тэзүү судалгаа хийн хоолой татна гэх мэтлэнгийн ажлууд хүртэл явж байгаа. Тэгэхээр энэ 2.5 тэрбум доллараар станцаа бариад түүгээрээ ашигтай ажиллаад харин ч бүр одоо хувьцаа эзэмшигч иргэд цахилгаан станцын ашигаас үр ашиг хүртэж байх ийм хугацаа болоод өнгөрсөн. Тэгэхээр энэ бүхэн юу хэлж ийнэ вэ гэхээр Эрдэнэс таван толгой компани бол яг үнэн хэрэгтээ бодитоороо бол улс төрийн компани. Энэ компани ногдол ашиг хуваарлах хэсгийг тухайн үед нь улс төрчид шийддэг. Та бүхэн санаж байгаа бол 2024 онд гэмтхэн ногдол ашиг зарлана гэж хуваарлана гэж хэлээд өнгөрсөн 2 жилийг нийлүүлж хагаад ногдол ашиг өгсөн. Өмнөх жилийн ногдол ашигыг дараа жил нь өгсөн шүү дээ. Түүхэнд байхгүй юм тохиол болсон. Ингээд бүгдийг шавхаад компани мөнгийг шавхаад 24 оны сонгуулийн өмнө оюун эрдэнэ засгийн газар энэ компаниас мөнгө гаргуулж тарааж ирснийг бас таахан санах хэрэгтэй. Гэх мэтлэнгээр менежмент нь улс төрийн нөлөөтэй энэ ногдол ашиг хуваарлах хөрөнгө оруулалт хийх гэх хөвшлийн бизнесийн шийдвэрүүд нь бас улс төрийн өнцгөр гардаг. Энэ компанийг цаашд илүү нээлттэй ил тод болгох, жинхэнэ утгаар нь олон нийтийн буюу хувьцат компани болгох. Тэр дотор нь тэгжвэж энэ иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг үн цэнтэй болгох, иргэн өөрийгөө энэгээ барьцаалдаг, үр хүүхдүүдэд өвлүүлдэг болох эрхийг нь нээх. За мөн цаашлаад ер нь төрийн эдийн засаг дах зөв бус оролцоог бууруулах ийм цог зарах хэмжээг ер нь бол авах шаардлагатай. Энэ чиглэлээр Ардсан намын бодлого явагдаж байгаа. Бид нар төлөвлөөд зарим хуулиудыг санаачлаад явж байгаа. Мөн удахгүй чөлөө зах зээлийн экосфер гэдэг чуулга уулзалт, эдийн засгийн чуулга уулзалт гэж энэ талаар бас тодорхой тооцоо төлөвлөгөө танилцуулна гэсэн ийм байр суурьтай байна. Нэг асуулт нь Эрдэнэс таван толгой компанийн ашигаас хасгуулсан түвшийг нийслэл батаас ажиллаж өгсөн шүү дээ. Энийг ер нь нэр зүтлээ. Ер нь нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд санхүүжүүлэх тал дээр нэр оновчтой авч байгаа гэж байна. Тэгээ энэ түрүүнээс 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын зарим нь энэ компанийн үндсэн бизнесийн үйл ажиллагаанд ямар ч хамаагүй. Та ер нь бол тал мөнгө нь ийм явж явагдсан. Жишээлбэл таван толгой түлш гэдэг компанийг байгуулахад энэ компани хөрөнгө оруулсан. Энийгээ болохоор нийгмийн хариуцлага гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ бол энэ төр төсвөөс хийх ёстой мөнгө. Гэтэл төсвөд мөнгөний суулгахгүйгээр төрийн өмчт компаниар дамжуулж энэ төсвийн шинжтэй зардлыг төсвийн ямар нэг хяналт, улсын хурлын хяналтгүйгээр зарцуулдаг явдал бол энэ quasi fiscal activity гэж яриад байгаа. Энэ үйл явдал бол Монгол улсад сүүлийн 10 жилд газар авсан. Хэтэрхийг үнэлсэн. Энэний улмаас Монгол улс 2 төсөвтэй болсон. Тэгэхээр энэ бол угаасаа буруу байсан. А хоёрдугаарт одоо бид нар эргээд харахад 5 дахь түвш гэдэг компани байхгүй. Шатаа дууссан гэж ярьдаг. Тэгэхээр ийшээ хийсэн Эрдэнэс 5 дахь компанийн хөрөнгө оруулалт ямар ч үр ашиггүй зардал болж дууссан. Энэ хэний зардал вэ гэвэл энэ компани 25% эзэмшиж байгаа иргэдийн зардал гэсэн үг. За ингэж босох уу. За баярлалаа та бүхэнд.